За сайн байцгаана уу хүүхдээ багш нь амралт шатрын ээлжид хичээлээ заах гэж байна. За түрүүчийн хичээлээр багш нь нэг нүдлийн маа заахтаа бисээр яаж матлдгийг, тэргээр яадгийг, тэмээгээр яадгийг, мориор яаж матлдгийг, хүүгээр яаж цодолж суулгадаг тухай бүгдийг тайлбарлаж ярьж өгсөн. За тэгвэл өнөөдрийн хичээлээр дахиад нэг нүдлийн маа. За бүгдээрээс хараа. Цагааны тал, цагааны ноён байна. Харгалдын тэмээ байна. Тэргүй энэ гоо юм даа. Харын тал болохын зэрэг нэг морьтой хоёр хүнтэй байна. За энэ яаж хийж байна? Яаж хийж мөрөнд хартаа энэ тэмээ нүүх нь үү? Ноён нүүх юм уу? Тэр нүүх юм. Энэ дүрснүүдийг цээжилж аваад дараа нь өөр юм нүүх. Яаж өрж тавих нь үү? Яаж бодох уу гэдгийг өөрснөө дараа нь. За одоо багш нь тайлбарлаж өгье. За энэ тэрний нүлээ энд тавьчих яах вэ? Ноён аваад идчих. Ийш нүгэ тавьчих яах вэ? Ноён ингээд болчих. Тийм учраас яах ёстой болж байна? Хүүний нүдэн дээр байгаа үг идэх ёстой болж байна. За хүүний нүдэн дээр байгаа үг тэргээр идчихлээ. Одоо яах ёстой юм бэ? Энийг шууд идэх ёстой юу? Уг нь идэх ёстой. Гэвч тэмээний хөл сулраад айл тэмээний хөл дээр ноён байгаа учраас энэ хүү энийг идэж чадахгүй нэ. Одоо яах нь вэ? Ийшээ нөгөө тэрэгний хөл бай. Энэ л аа тэрэгний хөл тэмээний хөл байгаа учраас энэ ноён яаж вэ? Тэрэг урагшаа нүүрснээс болоод ноён матанд орчээ. За энэ яасан гэхээр зэрэг энд байгаа тэрэг энэ хүүг авч идснээр энд байгаа тэрэг энэ хүүг аваад идэх зэрэг энийг нэм гэж нэрлэдэг. Нээлээ гэж. Юу нэгэд байгаа? Тэмээний хөлийг нийлчихлээ. Тэгээд айлын ноён суужээ. За энийг нэг нүдлийн мад гэж нэрлэнэ. Багш нь танаас одоо маш гоё нүүдэл зааж өгөх гэж. Энийг одоо шатрын нүүдэлтэй чинжүүш нүүдэл гэж нэр. Чинжгүүжүүл халуун ном. Тэгвэл тийм гоё халуун тасаг нүүдэл болох нэ одоо. За бүгдээр хараарай. За цагаан айлхий. Цагаан юу вэ? Ноён бай. Хоёр хүн нийт. Хараас юу вэ? Юу вэ? Ноён, морь, хүү, бис. Яаж бистэй айлыг хонждог тухай хэлж өгөх гэж. За танаас хар. Энэ харын ноён цагаан дээр байгаа учраас яг нь энэ тэмээ үлэнийг болох ямар ч боломжтой. Энэ хүү иш очоод ноён эндээ энэ хүү ингэж нүгэд айлыг очих ямар боломж вэ? Ямар ч боломжтой байна. Тэгвэл яах нь? Ганц энэ хүү. Энэ хүү энэ дээр юу болж болох вэ хүүхдүүд? За нэрлээд байгаа бай. Бис. За бис гарчлаа. Энд бис хараа хэлээ хажиж гинөө. Үгүй. Энэ хүү бис хараа юу орчлуулж байна. Тэгвэл тэмээ гарлаа. Харын тэмээ уучраас цагааны тэмээ гарч. Бас очих нь. Бас болохгүй наач. Тэр гарлаа. Бас болж юм. Болохгүй. Эргэж заавал энэ дээр гэж очих. Юу дутвал? Юу харуулж байна? За хүн үлээ. Энд юу болов хачгүй. Ноён юу болж шалгах гэж сагараа өгдөө. Морь гарлаа. За энэ морь. Энэ морь гарлаа. Морь гарсан учраас ноён яаж шак. Морьос. Ноён хайж энэ луураар харин гэмээр энэ луураар энэ морьны хөл бай. Тийм учраас энэ харын ноён суучихжээ. Энийг нэг нүдлийн мат буюу энэ гарч байгаа юм маш анхаар. Эндээс ийшээ очиж байгаа хүү заавал бэрсцаад албагүй байх юм шүү дээ. Чамд юу хэрэгтэй вэ? Тэрийг гаргах. Тэр бодоо гаргаж иж айлыг очих нь шүү. Нэг сайн цэжлээрээ өгдөг. За багш нь дараагийнхын бодлогыг хэлчих юм. Танд онцгой тал. Сайн чанар. Энэ бол юуны тухай онцгой нөхдөг. Сайн бодох сайн чанар. За уулгүй талт, усгүй цөлт, засаггүй ноён, цусгүй байлт. За энэ юм тухай байна. Шатар тоглох гэж. Уулгүй тал гэдэг маань хөлгөө хэлж байна. Ямар ч овон товон байхгүй гэсэн. Усгүй цөл гэдэг маань бас энэ дээр ус байна уу? Байх. Бас цөл шиг юм юу ч байхгүй байна. Засаггүй ноён. За засаг байхгүй ноён байна. Тэгэд цусгүй байлтна. Нэг аваад идээд юм гэдэг чи юу гэж байгаа.
байлтаа хийж байгаа гэсэн үг. Тэгтээ зус гарахгүй байлтаж байгаатай адилхан. Тийм учраас зусгүй байл. За дахиад хэлдэг багш сайн цэвэрлээ та. Уулгүй талт, усгүй цөлт, засаггүй ноён, цусгүй байлдан. За сайн цэвэрлээ ээж аавдаа найз нөхдөдөө энэ юу вэ гэж таалахаар юм. Энэ нь шатар шүү. За ингээд дараагийнх нь бодлогод орцгоё. За энэ юу вэ? Цааны ноён, цааны бэлсээ. Харын ноён, харын бэлсний хүүтэй. Аль нь хожиж болохоор байна? Аль нь ч магадгүй. За яг ингээд боддоо бол энэ хүү илүү байгаа. Энд энэ хүү очингууд нэг бод болно. Тийм учраас хар хожиж магадгүй л харагдаж байна. За бас нэг нүгэд над. За багш нь нүүж үзвэл ойлгомжтой ноён нүгэд над болохгүй. Тийм учраас бэлсээ л нүгэн шүү дээ. Бэлсээ л. Аашаа найн дээр байгаа саана очиж шалж болох юм ноёныг. Аль ноёныг шалж болох шаг. Цэгийн будаар очиж шаллаа. За ноён хайж. Энд орох уу? Орохгүй. Ягаад? Бэлсний хөлөө. Энд бас бэлсний хөлөө. Энд бас бэлсний хөлөө. Тийм учраас ноён хайж юм. Явах нүдгүй болжээ. За энийг бэлсээ нэг нүдлийн мад гэж нэрлэнэ. Дараагийн мадыг тайлбарлаж өгье. За аль юу вэ? Цагааны ноён ганцхан барьтай. Харын ноён нэг хүүтэй. Уг нь яг нэг энэ хүү ноёны буудлын дээр байгаа газар очивол бэлс болох юм байна. Тэгвэл айлыг хожигдох юм. Ийм шатсан тохиолдолд яаж нэмж мад болох юм бэ? Саалтаа ноёны нүгэл мад болох уу? За тэгвэл ноёны нүгэл ноён мад болох. Учир морин нүгэл. Эгийн нэг дээр байгаа морийг Ж-ийн 3 дээр авчтай. За яаж юм? Харын ноёныг шаг гэлээ. 3 дээр очиод харын ноёныг шаг гэж. Морин нүгэл шаг гэдэг. За тэгвэл энэ шалснаас болоод ноён хайчих. Иш авах. Яагаад? Ноён бэ? Энэ авах. Бас ноён бэ? Ноёны хөл дээр айр бодох учраас ноён маань яаж суучжээ. Мад нь орсон байна. За энийг нэг нүдлийн мад гэж нэрлэдэг юм аа. За энийг цааш нь цаана дэлгэрүүлээ. Хараа морин өөр янзаар нүг байдаг. Ноён өөр янзаар нүг үзээрэй. Тэгвэл хэдэн нүдлийн дараа аль нь хожих нь аль нь мад болох нь гэдгийг бас өөр өөрөөр бодож сэтгэж үзээрэй хүүхдүүд. Хичээл анхаарсан баярлалаа.